Тэгэхээр энэ удаа хэдүүлээ candlestick-тэйгээ илүү сайн танилцсан. За тэгэхээр candlestick-ийн хувьд бол яг хоо бид нар яг үүсэл хөгжлийн талаар ярьсан. Тэгээ candlestick-ийн яг өөрийнх нь юу илэрхийлдэг вэ гэдэг талаар ярилцсан байгаа. Окей. Тэгвэл одоо бол хэдүүлээ candlestick гэдэг зүйл төр байдаг паттерн гэдэг зүйлийн талаар ярина. За ер нь бол олон зуун жилийн туршид candlestick гэдэг зүйл байсаар ирсэн. Олон жилийн туршид үүссэн байгаа сэтгэл зүйн давтамжууд гэж байдаг. За тэр сэтгэл зүйн тэр давтамжуудыг ер нь ямар candlestick гарчвал ямар хөдөлгөөн яваад байдаг гэдэг тийм давтамжууд байд юм байна л та. Тэр давтамжуудыг бид нар candlestick pattern гэж нэрлэдэг. За тэр candlestick pattern гэдэг зүйл маань болохоор дотроо хоёр хуваагдаж байгаа. Эхнийх нь бол single candlestick pattern, хоёр дахь нь болохоор multiple candlestick pattern гэж хоёр хуваагдаж байгаа. Окей. За тэгэхээр single-ээс нэхлэе. Single дээр бол за жишээгээр бол doji орж ирж болно, cross doji орж ирж болно. За тэгээ long legged doji гэж байгаа, engulfing candle байгаа. За Marubozu байгаа. Marubozu гэдэг candlestick бол bearish, bullish гэсэн хоёр төрөлтэй байгаа. За тэгээд hanging man, hammer, inverted hammer, shooting star гэсэн ийм candle орж ирж байгаа. За энэ candlestick-үүд гарсан тохиолдолд ерөнхийдөө юу болдог вэ гэх юм бол дандаа нөгөө өсөж явсан хөдөлгөөн унах, унж явсан хөдөлгөөн өсөх чиглэлийн хөдөлгөөнийг харуулдаг. За shooting star байлаа гэж бодоход өсөж явсан хөдөлгөөн shooting star гарсны дараа унах магадaltaй, унж явсан хөдөлгөөн бол hammer гарсны дараа өсөх магадaltaй. За тэгээд doji гарсан тохиолдолд унж явсан хөдөлгөөн өсөх, өсөж явсан хөдөлгөөн унах гэх мэт ийм одоо яг дандаа reversal хөдөлгөөн гэж ярьдаг л та, эргэлтийн хөдөлгөөн үүсэх боломжтой байдаг. За тэгвэл дараагийн төрөл болох multiple candlestick pattern гэж байгаа. Multiple candlestick pattern нь болохоор 2 candle-ыг багтаасан юм уу, 3 candle-ыг багтаасан ийм паттернууд байдаг. За энд бол одоо нөгөө engulfing candle маань орж иж байгаа. Engulfing candle ягаад орж иж байгаа вэ гэх юм бол өмнөх candle өөрийнхөө бие дотор багтаасан candle-ыг engulfing candle гэж нэрлэдэг. Унж явсан хөдөлгөөний хувьд уналтын сүүлийн candle-ыг өөрийнхөө бие дотор багтаагаад тэр candle-ыг бүтэн идсэн candle гэж ярьдаг л та монголчууд бол бүтэн идсэн ийм ногоон candle гарсан тохиолдолд энийг engulfing candle гэж нэрлэдэг. Өсөж явсан хөдөлгөөн ногоон candle урдаа байсан ногоон candle-ыг багтаасан улаан candle гараад ирэхээр тэрийг идсэн улаан candle буюу engulfing candle гарлаа гэж үзээд өсөж явсан хөдөлгөөн унах тохиолдол байдаг гэж үздэг. Окей. За ийм байдлаар ер нь бол engulfing candle явдаг. За engulfing candle-аас гадна rise entry, fall entry гэж байгаа. Эдгээр нь бол дандаа ерөөхдөө богино хугацааны өсөлт, богино хугацааны муналтыг илэрхийлдэг. Цаашдаа хөдөлгөөн үргэлжлээд унах юм байна, үргэлжлээд өсөх юм байна гэдэг шинж тэмдгүүдийг илэрхийлдэг. За мөн дээрээс нь шадар 3 гэж байдаг. За шадар 3 гэдэг маань бол ерөөхдөө тухайн чиглэл цаашаа үргэлжлээд унахыг илэрхийлнэ, үргэлжлээд өсөхийг илэрхийлдэг юм candle байдаг. Тэгэхээр candlestick pattern гэдэг зүйл бол яг ингээд ярих юм бол маш олон төрөлтэй, маш олон candlestick pattern байгаа. Гэхдээ энэ дундаас хамгийн хэрэгцээтэй байж болох хэдийг нь бисаа ярьлаа. Тэгэхээр бас ерөнхийдөө candlestick pattern гэдэг бол яг л ингээд олон жилийн туршид давтагдаад батлагдчихсан. Окей, за ийм candle гарвал ийм болдог шүү гэдэг нэг ийм төрлүүд байдаг байх нэ. За тэгвэл эдгээр нь яг хэрэгтэй юм уу гэвэл яг бас 100% хэрэгтэй биш. Яагаад вэ гэх юм бол эдгээр нь 100% баталгаатай биш. Нэгдүгээр, хоёрдугаарт нь эдгээр нь байн гараад байдаггүй. Эднэрийг хүлээх юм бол мэдээж бид нар окей, за эднэрийг хүлээж аваад яг энэ гарангуутал би орондоо гэсэн тийм ойлголттой байхгүй. Эдгээр нь юунд ашиглагддаг вэ гэх юм бол ерөнхийдөө л эдгээр гарвал ингэдэг шүү гэдэг зүгээр баталгаажуулалтан маягийн зүйл байхгүй. Тэгэхээр та арилжаанд орцсны дараа эсвэл арилжаанд орох гэж үед нэмэлт баталгаажуулалт байдлаар л ашиглана гэсэн. Ер нь маркет дээр та арилжаанд орох гэж байгаа тохиолдолд маш олон баталгаажуулалтуудыг дээрээс нь давхарсны үндсэн дээр л арилжаанд орно гэхээс нэгэн зүйлийг хараад окей гэж шийдэд арилжаанд шууд үсрээд орчдоггүй байгаа шүү гэдгийг сануулъя. Candlestick дээр бид нар юу гэлүүтэйгээр түлхүү авч үзэх хэрэгтэй юм бэ гэвэл candlestick-ийн өөрийнх нь угаасаа анханаас үүссэн шалтгаан нь яг юу юм? Маркетинг, үндсэн, чиг хандлага гэдэг зүйл дээр тулгуурлаад сэтгэл зүй гэдэг зүйлийг нэмээд эрэлт нийлүүлэлтэд уялдуулж гарч ирсэн зүйл боо штэ. Тэгэхээр маркетинг тэр хандлага, маркетинг тэр сэтгэл зүйг нь бид нар юугаар дамжуулж мэдж байгаа вэ гэвэл volume гэдэг зүйлээр дамжуулж мэдж байгаа. Volume гэдэг зүйл нь өөрөө юу юм бэ гэдээ ухаал харах юм бол volume гэдэг зүйл бол buy руу домин тэнүү, sell руу домин тэнүү гэдгийг илэрхийлдэг зүйл байгаа. Тэгвэл тэр volume гэдэг зүйлийг бол candlestick-ээр яаж илэрхийлдэг вэ гэвэл candlestick өөрөө хоёр зүйлээс бүрддэг. Нэг нь мэдээж одоо өөрийнх нь утаснууд байгаа. Утас дээд болон доод утас буюу weak байгаа. Нөгөө зүйл нь бол мэдээж өөрийнх нь bean буюу body байгаа. За тэгэхээр энэ хоёрын хоорондын уялдаа холбоогоор нь бид нар үндсэндээ бол volume гэдэг зүйлийг буюу buy руу илүү хүчтэй өнө, sell руу илүү хүчтэй өнө, цаашдаа үргэлжлээд унах уу, эсвэл өсөх үү, эсвэл одоо ханш ирэх гээд байна уу гэдэг энэ мэдээллүүдийг бүгдийг нь авах боломжтой байдаг. Тэгэхээр яаж энэ мэдээллүүдийг авах боломжтой юм бэ? Candlestick гэдэг
За ногоон candlestick дээрээс эхлэе. Өсөлтийн candlestick ногоон өнгөтэй candlestick болон өснө гэдэг утгыг илэрхийлдэг байна. За өсөлтийн candlestick юу ямар байх ёстой юм бэ? Өсөлтийн candlestick нь бүтэн ногоон байж болно. Ямар ч weak-гүй, хоёр талтай ямар ч weak-гүй. Эсвэл хоёр талтай маш жижигхэн weak-тэй. Би нь маш том. Ийм candlestick, ийм ногоон candlestick нь өөрөө өсөх юм байна гэдэг утгыг илэрхийлдэг. Ийм candle нь өөрөө. Тэгвэл яг энэ candlestick маань өөрөө дээрээ том weak-тэй, доодох биеийн жижигхэн болоод ирэхээр энэ юу гэсэн үг гэхээр дээдлийн weak нь өөрийнх нь биетэй харьцуулахад том, доотлын weak-тэй харьцуулахад том байх үйл явц болоод ирэх юм бол энэ маань уналтыг илэрхийлдэг. Хичнээн ногоон candlestick байгаа боловч bullish candle гэж нэрлэгдэж байгаа боловч bearish чиглэлийг зааж болдог гэсэн. Окей. Тэгэхээр дээдлийн weak өөрөө юу илэрхийлээд байгаа вэ гэхээр дээдлийн weak бол өөрөө өмнө нь энэ бүтэн ногоон candle байсан гэдгийг илэрхийлдэг. Гэхдээ одоо бол энэ ногоон candle маань татарсаар яваад доор очиж жижигхэн биетэй болоо хаагдсан гэдэг маань юу илэрхийлж байна вэ гэх юм бол зүгээр дээдлийн weak бол buyer-уудын put step буюу ерөнхийдөө buyer-уудын шинж тэмдэг, buyer-ууд тэнд байсан гэдэг уулан мөрийг л илэрхийлдэг. Харин эсрэгээрээ юг илэрхийлж байгаа гэхээр одоо seller-ууд тэр хэсэгт байгаа гэдгийг илэрхийлдэг. Тэр хэсэгт байсан buyer-уудыг доош нь дарах хэмжээний seller-ууд орж ирсэн гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. Окей. Тэгэхээр тийм их хэмжээний seller-ууд байгаа гэж ойлго. Тэгээд эсрэгээрээ доор нь байгаа B нь buyer-ууд гэж үзэх юм бол аль нь илүү доминант вэ? Seller-ууд нь илүү доминант байна, тийм үү? Тийм учраас ногоон өнгөтэй боловч уналтыг илэрхийлж байгаа гэсэн үг. Окей. За тэгээд тэгтээ энэ candle-тэй бас нэг ингэж алдаа гаргаж болохгүй. Дээдлийн weak нь том. Тэгээд доотлынх нь B-ийн жижигхэн боловч доотлын weak нь адилхан том байх юм бол энийг уналтын candlestick гэж үздэггүй. Дээдлийн weak нь том, доотлын weak нь том, дундаа ногоон биетэй байгаа тохиолдолд энийг indecision candlestick буюу ерөнхийдөө унчч болно, өгсчж болно. Яг тийм тодорхой шийдвэр гаргаагүй candlestick гэж нэрлэдэг. Окей. Айл талтай тодорхой шийдвэр ерөөсөө гаргаагүй. Тэгэхээр энийг уналтын ч гэж үздэг үү, өсөлтийн ч гэж үздэг үү? Энийг indecision candle гэж үздэг. Окей. За тэгэнгүүтлээ дараагийн төрөл нь болохоор ерөнхийдөө доотлын weak нь аюул том, дээрээ ногоон биетэй ногоон candle байж болно. Энэ маань юу илэрхийлдэг вэ гэвэл доотлын weak нь өөрөө өмнө нь улаан candle байсныг илэрхийлдэг. Өмнө нь улаан бие байсныг илэрхийлдэг. Тэгээд дээдлийн ногоон руугаа шилжиж орж ирсэн буюу улаан candlestick байж байгаа татарсаар гоод ногоон өнгөтэй болоод тэгээд хаагдсан гэсэн утгатай. Тэгэхээр энэ маань юу илэрхийлж байна гэхээр өмнө нь улаан байсан буюу өмнө нь seller-ууд байсан. Гэхдээ одоо ногоон болчихсон бас дээрээс нь маш том хэмжээний доотлын weak үлдээсэн гэдэг маань өөрөө ерөнхийдөө бол buyer-ууд маш их хэмжээгээр dominant байна гэдгийг илэрхийлж байна гэсэн үг байна шүү дээ. Окей. За тэгэхээр энэ бол өсөлтийг илэрхийлж байгаа candlestick гэж ойлгож байна. Тэгэхээр ерөөсөн ногоон candlestick дээр аваад үзэх юм бол доотлын weak хэр том байна, эсвэл дээдлийн weak хэр том байна гэдгээс шалтгаалаад ногоон байсан ч гэсэн уналтыг болон өсөлтийг илэрхийлж болж байна. Тэгэхээр энд хамгийн чухал одоо яг түлхүүр болж өгж байгаа зүйл нь өөрөө юу вэ гэх юм бол ерөөсөө buyer-уу доминант байсан уу, seller-уу доминант байсан уу гэдэг харьцуултыг л хийж гэнэ гэсэн. Тэр харьцуултыг юугаар хийж өгнө гэх юм бол weak болон B хоёрыг ашиглаад хийж гэнэ. Доотлын weak том байгаа тохиолдолд ерөнхийдөө seller-ууд доминант байсан гэхдээ одоо buyer-уу доминант байна гэдэг утгыг илэрхийлж байгаа. Дээдлийн weak том байгаа тохиолдолд ерөнхийдөө buyer-уу доминант байсан гэхдээ одоо seller-уу доминант байна гэдгийг илэрхийлж байгаа. Аль доминант байгаа тал руугаа маркет хөдлөх хэв шинжийг агуулчихдаг. Окей. За тэгвэл одоо ногоон candle-ыг ороход улаан candle руу оръё. За улаан candle маань бол ерөнхийдөө хоёр талтай жижигхэн weak-тэй эсвэл бүр огт weak-гүй байдлаар гарах юм бол маш хүчтэй seller-уудын доминант байдлыг илэрхийлэх буюу цаашдаа унах нөхцөл байдлыг илэрхийлдэг. Тэгвэл энэ маань өөрөө эсрэгээрээ дээдлийн weak нь том байгаад доотлын B нь жижигхэн, доотлын weak нь жижигхэн байгаа тохиолдолд энэ маань өөрөө юу илэрхийлдэг вэ гэхээр дээдлийн weak нь ногоон байсан. Гэхдээ одоо улаан өнгөтэй болцлоо доошлсон. Тэгэхээр эндээс бол ханш унах юм байна гэдгийг илэрхийлж байгаа. Эсрэгээрээ доотлын weak нь том байгаад дээдлийн B нь жижигхэн улаан өнгөтэй candle байгаа тохиолдолд ерөнхийдөө ханш бол уналттай байсан. Маш хүчтэй seller-ууд доминант байсан. Гэхдээ тэдний давхуц хэмжээний buy захиалга орж ирээд buyer-ууд доминант болцсон юм байна. Тийм болохоор эндээс улаан өнгөтэй candle байгаа боловч өсөлтийг илэрхийлж гэнэ гэсэн утгатай. Тэгэхээр улаан байсан ч гэсэн өсөлтийг илэрхийлж болдог байна шүү дээ. Окей. Тэгээд мэдээж дараагийн төрөл болох голдоо улаан биетэй гэхдээ хоёр талын weak нь ижлэхэн хэмжээтэй weak гараад ирсэн байгаа тохиолдолд indecision candle буюу улаан боловч уналтыг илэрхийлээгүй бас өсөлтийг илэрхийлээгүй
яг тодорхой гарсан шийдвэр байхгүй candle гэсэн утгатай. Окей. За тэгэхээр бас л адилхан улаан дээр уналтыг илэрхийлж гинүү эсвэл өсөлтийг илэрхийлж гинүү эсвэл indecision байдлыг илэрхийлж гинүү гэдгийг нь бид нар weak болон body буюу утас болон биеэр нь дамжуулаад мэдчих болно гэсэн. Окей. За тэгэхээр утас болон биений хэмжээний харьцуулалт нь өөрөө candlestick-ийн юу илэрхийлээд байна гэдгийг хилээд өчтдөг. Уналтыг уу, өсөлтийг үү, эргэлтийг үү, үргэлжлэлийг үү, тийм ээ. За тэгэхээр биднэрт ерөөсөө candlestick паттерн хэрэггүй байх нь шүү дээ. Яагаад гэх юм бол ерөөсөө мөнхөөсөө homo гэдэг нь хүний чинь зохиосон candlestick гэдэг зүйл чи өөрөө яагаад weak болон bodyтэй байсан бэ гэх юм бол маркетинг чиг хандлага гэдэг зүйлийг сэтгэл зүй гэдэг зүйлийг волюмоор дамжуулж харуулхал зорилготой байсан байгаа байхгүй. Тэр волюмоор дамжуулж харуулахдаа weak болон bodyг ашиглаад харуулж байгаа байна шүү дээ. Ойлгомжтой тийм үү? За тэгэхээр энэ хоёр зүйлийг хооронд нь сайтар харьцуулт хийж чадж байгаа хүн болвол candle-ыг уншиж чадж байгаа гэсэн үг. Candle-ыг уншиж чадж байгаа хүн болвол candlestick паттерн хэрэггүй гэсэн үг нэ. За уналт явж байгаа тохиолдолд иргэнэ гэдгийг бид нар яаж мэдэх вэ? Иргэх гэж байгаа тохиолдолд уналт явж байгаад доороо том виктэй улаан candle гарч болно, доороо том виктэй ногоон candle гарч болно, эсвэл том ногоон candle гарч болно гэсэн үг болно шүү дээ. За тэгвэл өсөлт явж байгаа тохиолдолд эндээс ирэх гэж байна гэдгийг бид нар яаж мэдж болох вэ гэхээр дээрээ том виктэй ногоон candle гарч болно, дээрээ том виктэй улаан candle гарч болно, эсвэл зүгээр л том улаан candle гарч болно гэсэн. За тэгвэл өсөлт явж байгаад үргэлжлэх гэж байна гэдгийг бид нар яаж мэдэх вэ гэхээр доороо том виктэй ногоон candle гарч болно, доороо том виктэй улаан candle гарч болно, эсвэл яах нь зүгээр л том ногоон candle гарч болно. Гэх мэтчлэнгээр бид нар weak болон биений хоорондын харьцуултаар дамжуулаад тухайн чиглэлийн хөдөлгөөн үргэлжлэх гэж байна уу? Эсвэл тухайн чиглэлийн хөдөлгөөн ирэх гэж байна уу? Өсөж байгаад унах гэж байна уу? Унж байгаад өсөх гэж байна уу? Эсвэл өсөлтөө цааш нь үргэлжлүүлэх гэж байна уу? Уналтаа цааш нь үргэлжлүүлэх гэж байна уу гэдгийг бид нар мэдэх боломжтой. Тэгэхээр candle гэдэг зүйл маань ийм их хэмжээний мэдээллийг агуулдаг гайхамшигтай зүйл. Тийм учраас candle-ийг бид нар хэдхэн паттернд багтаажуулахгүй харин candle болгоныг өөрийг нь weak болон бие хоёрын тусламжтайгаар уншиж сурах хэрэгтэй гэсэн. Окей. За ийм байна. За энэ бол candlestick-ийн өөрийг нь унших аргачлал. Тэгээд энэ аргачлал дээр нэмэгдээд weak feel гэдэг зүйл нэмэгдэж орж ирдэг. За weak feel гэдэг зүйл маань ямар ч хэрэгтэй юм байна. За энэ бол candle-ийг бас уншихад маш чухал зүйл. Сая бид нар бол single candle-аар унших тухай ярьлаа. Одоо бол харин multiple candle-аар унших тухай ярив. Multiple candle-аар уншихад бол ерөнхийдөө бид нар weak feel гэдэг зүйлийг ашигладаг. Weak feel гэдэг зүйл маань ямар ч хэрэгтэй вэ гэхээр ихэвчлэн том weak-тэй байгаа candle дээр ашиглагддаг. За том weak-тэй байгаа candle дээр бид нар тухайн weak-ийг дүүргэж гарч байгаа candle гарах нь үгүй гэдгийг ашигладаг. За жишээ нь доороо том weak-тэй улаан candle эсвэл доороо том weak-тэй ногоон candle байлаа тийм үү? Тэр маань ихэвчлэн унаж явж байгаа хөдөлгөөн дээр гараад өсөлтийг илэрхийлдэг тийм үү? Тэгвэл тэр унж явж байгаа хөдөлгөөн дээр доороо том weak-тэй улаан ногоон candle гарцсан байхад тэр weak-ийг бүглэх хэмжээний улаан candle гараад ирвэл яах вэ? Буюу тухайн weak-ний хэмжээтэй тухайн weak-ний хэмжээг дүүргэсэн эсвэл тухайн weak-ний хэмжээг давсан улаан candle гараад ирвэл ерөөхдөө нөгөө ханш ирэх гэж байна гэдэг тохиол маань failed харин эсрэгээр ханш цаашаа үргэлжлээд унах юм байна гэдэг тохиол орж иж гин гэж үздэг. Энийг weak feel буюу уртлынхаа лааны утсыг нь нөхсөн лаа гарах үйл явц гэж ярьдаг. За эсрэгээр ногоон жишээн дээр авъя. Өсөлтийн хөдөлгөөн явж байгаад дээрээ том weak-тэй candle гарсан байсан чинь тэр том weak-тэй candle-ийн тэр том weak-ийг бүхэлд нь дүүргэх хэмжээний эсвэл том weak-ийг нь бүр давсан том хэмжээний ногоон candle гарах юм бол уналтыг илэрхийлжсэн уртлын нөгөө том weak маань failed харин эсрэгээр buyer-ууд бүр нөгөөнийг алдсан байсан хэмжээгээ нөхөж орж ирээд цааш өсөх гэж байна гэдэг утгыг илэрхийлдэг. Тэгэхээр weak feel гэдэг зүйл маань өөрөө юу илэрхийлдэг вэ гэвэл continuation хөдөлгөөн буюу үргэлжлэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Түрүүн бид нэр үргэлжлэлийн хөдөлгөөн дээр гарах боломжтой continuation single candle-уудыг ярьсан. Тэгвэл энэ дээр бол бид нэр reverse candle гарцсан байхад үргэлжлэлийн хөдөлгөөн цаашаа үргэлжлэх боломжтой буюу reverse candle failed continuation хөдөлгөөн илэрхийлэх аргачлалыг бид нар ярьж байна гэсэн. Окей. Тэгэхээр энэ weak feel гэдэг candle гараад ирэх юм бол үргэлжилдэг юм байна гэж ойлгож байна гэсэн. Окей. За тэгвэл дараагийн зүйл нь болохоор дахиад нөгөө нэг ирэх гэж байгаа хөдөлгөөнийг баталгаажуулах candle гэж. Ирэх гэж байгаа хөдөлгөөнийг баталгаажуулах candle хоёр төрөлтэй байж болно. Эхний төрөл нь болохоор тэр дээрээ одоо өсөж яваа хөдөлгөөн дээр дээрээ weak-тэй байгаа candle-ийн араас дахиад дээрээ weak-тэй candle гарах. Энэ маань бүр тэр өмнө одоо sell-рүүд илүү доминант байна гэдгийг дахиад давтаж баталгаажуулаад цаашаа яалтч унах юм байна гэдгийг давтаж баталгаажуулж байна гэсэн. Доошо унж явж байсан хөдөлгөөн дээр гарсан
доороо weekday candleтай адилхан дахиад доороо weekday candle араас нь гарах юм бол өсөлтийн хөдөлгөөнийг дахиад давтаж баталгаажуулж байна гэсэн. Окей. За энэ бол ерөөсөө давхар баталгаажуулалт гэсэн үг нь шүү дээ. Эргэлтийн хөдөлгөөнийг. За тэгвэл одоо хэдүүлээ үргэлжилж байгаа хөдөлгөөнөөр гарч байгаа том ногоон candle, том улаан candle-ийн ардаас дахиад том ногоон candle, дахиад том улаан candle гарах юм бол юу гэж үзэх үү гэхээр хөдөлгөөн дахиад цааш үргэлжлэх юм байна гэдэг давтаж орж ирж байгаа confirmation гэж ойлгож байна гэсэн. Окей. За энэ мэтчлэнгээр хоёр candle-ыг ашигласан буюу multi candle-уудыг ашигласан байдлаар бид нэр чиглэл үргэлжлэх юм байна. Эсвэл чиглэл ирэх гэж байгаа юм байна гэдэг confirmation-уудыг авч болно гэсэн. Окей. За ийм байдлаар явдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг candlestick-үүдийн илэрхийлж болдог 3 төрлийн хөдөлгөөн байдаг. Нэгдүгüүрт нь reversal буюу эргэх хөдөлгөөн, хоёрдугаарт нь continuation буюу үргэлжлэх хөдөлгөөн, гуравдугаарт нь мэдээж indecision буюу хаашаа явах нь мэддэггүй хөдөлгөөн. Indecision дээр бол ганцхан candle байгаа шүү дээ. Хоёр талдаа 2 weekтэй. 2 week-ийн тэнцүү юм candle. Эргэлтийн хөдөлгөөн дээр бол multi болон single candle-ууд орж ирж байгаа. Continuation хөдөлгөөн дээр multi болон single candle-ууд орж ирэхээс гадна week fill гэдэг candle орж ирж байгаа. Окей. За тэгээд indecision candle дээр бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Indecision candle шиг candle гараад ирсэн тохиолдолд ерөнхийдөө бид нэр заавал хэмжилт хийж үзэх хэрэгтэй. Daily week болон доотлын week-ийг. За улаан candle байгаа тохиолдолд daily week болон доотлын week B хоёрыг хооронд нь хамтд нь аваад энэ хоёрыг хооронд харьцуулж үзэхэд аль нь илүү их хэмжээний хэмжээг эзэлсэн байна. Хэрвээ доотлын B болон доотлын B нь улаан байгаа доотлын week-тэйгээ хамтдаа daily week-нээс том хэмжээг эзэлсэн байвал энэ indecision candle биш. Харин энэ уналтын candle, уналтыг илэрхийлж байгаа candle. Ногоон өнгөтэй candle байгаад daily week нь B-тэйгээ доотлын week-тэйгээ харьцуулаад үзэхэд энэ нь өөрөө daily week B2 хамтдаа доотлын week-нээс том байгаа тохиолдолд энэ indecision candle биш. Энэ бол өсөлтийг илэрхийлж байгаа candle гэж үзэж болно гэсэн. Окей. За тэгээ хоёр талын week нь хоёулаа тэнцүү тэгэнгүүтлээ голын B нь хэтэрхий жижигхэн байгаа тохиолдолд бол ерөөхдөө indecision candle гэсэн. За энэ мэтчлэнгээр week болон B-ний хоорондын харьцаагаар нь дамжуулаад бид нэр хэмжээний харьцаагаар нь шүү. Дамжуулаад бид нэр candle-ийг бүрэн унших боломжтой. Тийм учраас паттернаар биш candle-ийг өөрийнх нь өгөгдсөн байгаа week B2-ыг болон тэрний илэрхийлж байгаа volume-аар нь дамжуулж candle-ийг бүрэн унших нь маш чухал байдаг гэсэн. Окей. За. Тэгэхээр эндээсээ бид нар дүгнээд ер нь маш энгийнээр тайлбарлах юм бол volume-аар тайлбарлах юм бол week B2-оор нь биш volume-аар тайлбарлах юм бол бид нэр яг buyer-уудын volume илүү байна уу, seller-уудын volume илүү байна уу гэдгийг week B2-оор нь дамжуулж гаргаж ирээд тэндээсээ бид нэр ханш ирэх гэж байгаа юм байна, ханш үргэлжлээд унах гэж байгаа юм байна, өсөх гэж байгаа юм байна гэдэг continuation эсвэл reversal эсвэл indecision гэдэг 3 төрлийн ханшийн price action буюу ханшийн тэр хөдөлгөөнийг нь ажиглах боломжтой болж байна гэсэн. Candle-аар дамжуулах. Тэр candle-ийн price action гэдэг зүйл бол өөрөө ийм амар чухал. Candle-ийн price action гэдээ ярихаар зөвхөн паттерн биш байна. Candle-ийн price action гэдээ ярих юм бол continuation, reversal, indecision гэсэн 3 төрлийн price action гарч ирж байгаа. Энэ 3 төрлийн price action-ыг single болон multi bar-уудаар дамжуулж бид нэр илэрхийлж байгаа. Гэхдээ тэднэрээр дамжуулж илэрхийлэхээс гадна week болон тэр body гэдэг зүйлсээр дамжуулж илэрхийлж байна гэсэн. За тэгэхээр хэдүүлээ энэ хичээлээр ерөнхийдөө candle-ийн price action, candle-ийн anatomy, candle өөрөө бидэрт юу илэрхийлж байгаа гэдэг зүйлийг үзлээ. Тэгэд энийг би товч бөгөөд тодорхой жишээтэйгээр аль болох ойлгомжтой тайлбарлах гэж орлоо. За юм байна залуусаа. Энэ хичээлийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ хичээлийг сайн ойлгож хэдүүлээ маркетинг бүр илүү уншиж сурна, бүр илүү ойлгоно гэсэн үг шүү дээ. Окей. За юм байна. Тэгээд дараа хичээлээр удахгүй уулзцгаая. Баярлалаа. Баяртай.